За манай хөтөлбөрийн гол онцлог юу гэхээр оюутан маань суралцж явах хугацаанд өөрөө аль чиглэл рүүгээ мэргэжмээр байна гэдээс хамааруулаад багцын сонголт болон хасрах хичээлийн хөтөлбөрүүдийг сонгодог байгаа. Жишээлбэл манай оюутнууд маркетингийн удирдлагаар хэрвээ сурж байгаа тохиолдолд за би илүү нэг одоо юу гэдэг зар сурчлагын контент талдаа мэргэжсэн менежер болмоор байна гэвэл одоо маркетингийн харилцаа гэдэг багцаа сонгоод илүү төлөв судлаа авчих тийм. За эсвэл би судалгаан дээр суурилсан орчин үед дата анализ буюу их хөгжлөд үзүүл аягүй чухал болсон судалгаан дээр суурилсан шийдвэр гарах маань аягүй чухал учраас би судлаач талдаа мэргэжнэ гэвэл одоо маркетингараа судалгаараа илүү явчдаг тийм. За одоо жишээлбэл Монгол улсын одоо юу гэдэг хөгжлийн одоо гол тренд нь одоо гол багц одоо хэсгийн нэг нь бол ялчгүй аялал жуулчлал байгаа тийм. Ковидоос хойш аялал жуулчлалын одоо бизнесүүд одоо сэргэж байна тийм. Энэ үед аялал жуулчлалын мэргэжилтнүүд аягүй хэрэгтэй байгаад байдаг. Тэгвэл энэ чиглэлээр одоо юу гэдэг аялал жуулчлалын одоо багцыг сонгоод аялал жуулчлалын маркетингийн менежерээр бас ингэ суралцах боломжийг биднээс бүрдүүлж байгаа. За тухайн одоо маркетинг бизнес удирдлага дипломат хүртэлч юм инженери оюутнууд маань би одоо давхар Нёбогийн мэргэжилтэй тийм мэдлэгтэй баймаар байна. Энэ үнэхээр хэрэгтэй гэдэг. Тэгвэл нөгөө дипломат хүртэлийнхаа хасрах хөтөлбөрүүдээс сонгогч болно. За Нёбогийн оюутнууд маань ч гэсэн маркетинг бизнес удирдлагч юм уу хасрах хөтөлбөрүүдээс өөрөө ингээд ачаал аваа суралцаж чаднаа гэвэл ингэ сонгоод явах боломжтой бас байгаа.